Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ ээлжид видеогоор уулзж байгаад баяртай байна. За өнөөдрийн хувьд бол ахуйн осол аюулаас өөрийгөө болон бусдыгаа хамгаалах тухай ярилцъя. За үндсэндээ гэр ахуй хүрээнд, орон байрны хүрээнд төрөл бүрийн ахуйн ослууд, аюулууд сүүлийн жилүүдэд их болчихсон байгаа. Нэн ялангуяа энд хамгийн их өртөж байгаа нь болохоор зэрэг хүүхдүүд их өртөмтгий байна. Үндсэндээ өнөөдөр бол Улаанбаатар хот бол хүүхдэд ээлгүй хот гэдэг нэрийг бол авч хаад байна. За ямар аюул манай хүүхдүүд их өртөөд байна гэхээр за нэгдүгürt бол ерөөсөө автын осол. Автын осол гэдэг бол ерөөсөө манай хүүхдүүдийн хувьд бол маш аюултай өндөр үзүүлэлт түүхий осол болчиход байна. За жил болгон Монгол улсын хэмжээнд 50 гаруй хүүхэд авто ослоор нас орж байна. Энэ бол ерөөсөө үндсэндээ бол 2 ангийн хүүхэд гэсэн 2 ангийн хүүхэдтэй тэнцэх тоо хэмжээ байна. За тэгээд автын ослоор бол багш нар болон эцэг эхчүүд өөр хүүхдүүдэд автын хөдөлгөөний дүрм, ногоон гэрэл, цагаан шугам маяны хүрээнд бол маш их мэдээллийг түгээмээр байна. Дээрэс нь машин барьж байгаа манай иргэд их анхааралтай зорчиж баймаар байна. Маш хурдтай давхиж яваад хүүхдийг дайрч амь насыг ээгүүтгэх тохиолдол бол одоо дуусахгүй байна. Энэ маш их харамсалтай. Жолоо барьж байгаа хүмүүс арх болон согтууруулах хундааг маш ихээр хэрэгэлсэн үедээ жолоо барьж байна. Ийм үед хүний анхаарал төвлөрөлт хяналт алдагдаж өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хохирох үзэгдэл бол маш их байна. За тэгээд хөдөө орон нутагт бол ялангуяа моцикл хурд хэтрүүлэн давхиж байна. Эхнэр хүүхдээ ардаа сундлаад маш их хурдтай давхиж байна. Хөдөө орон нутагт бол засмал зам бол байхгүй. Үндсэндээ л дов гуу жалга гэх мэт байгалийн шорон замаар давхиж явж байгаа. Хитрхи хурдтай явснаас болоод өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохирох үзэгдэл бол их байна. Эндээ манай иргэд илүү анхаараач гэж хэлмээр байна. За дараагийн нэг автосл бол за төрөл бүрийн ахуйн гэмтлүүд байна. Гэр орондоо байж байгаа л ерөөсөө бэртэх гэмтэх тохиолдол бол маш их байдаг. Жишээ нь наазах нь өндөр юм дээрээс унаж ойчих, эсвэл өндрөөс унсан юмд дарагдах. За тэгээ хальтрах, хөл гараа хуглах. За гар хөлөө булгалах, тулгах, зөөлөн эдийн гэмтэл авах гэх мэт маш олон гэмтлүүдийг бол ахуйн гэмтлээс авч байдаг. За гэмтлийн эмнэлэгт бол байнга ирж байгаа хүмүүсийн нэлээд өндөр хувийг бол хүүхдүүд эзэлдэг. Маш олон хүүхдүүд гэртээ байжгаад ахуйн төвшний осол гэмтэлд орж байна. Өөрийнхөө эрүүл мэндийг хүнд байдалд оруулж байна. За дараагийнх нь аюул осол юу байна вэ гэхээр зэрэг энэ бол нэг ялангуяа гэр орооллын айл өрхүүдэд их тохиолдож байна. Энэ юу гэхээр зэрэг угаартах аюул байна. За өөрөөр хэлбэл тэр 100 пишингийнхаа битүүмжлийг шалгадаггүй, 100 пишингээ хөөлөх, үнсийг авах, тэр яндан дамжуулах хоолоонуудын битүүмжлэл, бүрэн бүтэн байдлыг хянаж шалгаж намар арчилгаа хийгээгүйгээс болоод жаахан хүүт ордог. За энэ дээр түлшээ түлээд хонохтой угаартчихдаг. За угаартаад бүр амь насаа алдах тохиолдол байдаг. За амь насаа алддаггүй маа гэхэд маш их хүнд хордлогод орох тохиолдол одоо л тасрахгүй байна. Ийм болохоор манай иргэд угаартах аюулаас байнгын өөрсдөө сэргийлж яваач. Угаар мэдрэгчийг ажилуулаач. Гал галгааны технологи болон бусад эрүүл мэндтэй холбоотой зүйлсүүдийг үзэж харж судалж уншиж
өөрсдөө эрүүл ахуйг аюул дуртахгүй байх талаас нь анхаарч ичих хэрэгтэй байна. За дараагийн ахуйн осол аюулд юу орж байна гэхээр зэрэг тог цахилгааны аюул орж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд гэртээ байж байгаа тогон цохиулах тохиолдол их гардаг. Жишээлбэл дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд тог цахилгааны залгуурын 2 шон руу хурууга хийх тохиолдол байдаг. Энэ бол маш аюултай үзэгдэл. Тэр тог цахилгааны иш нүүр залгууруудыг тодорхой хугацаанд буюу нэг улирал тутамдаа байнга бүрэн бүтэн байдлыг үзэж харж шалгаж авах ёстой. Тог цахилгааныхаа хэрэгслүүдийг аль болох өндөр дээр байрлуулж байх хэрэгтэй. Ялангуяа манай ихэнх тог цахилгааны залгуурууд бол урд төрш хятад улсаас орж ирдэг бөгөөд тухайн улсаас орж ирж байгаа тог цахилгааны хэрэгслүүдийг бол байнга шалгаж аюулгүй ажиллагааг нь нягтлж байх нь бол зүйд нийцнэ. Үүнийг хянаж шалгаж нягтлаагүйгээс болоод маш их ачаал хүчтэй авсан үед бол тог цахилгааны залгуурууд бол халах, тэр байтугай шатах, галт төмрийн аюул гарах магадлал их байдаг. Иймд төрөл бүрийн тог цахилгааны аюулуудаас илүү сэрэмжилж анхааралтай байх хэрэгтэй байна. Маш олон төрлийн залгуурууд гадуур худалдаанд зарж байгаа боловч тэр 3 шонтой залгуурыг болж өгөл авч ивэл сайн. Учир нь тэр 3 шонтой залгуур бол газар дуулагч бүхий учраас хүний харьцангуй тогон цохиулах тог цахилгааны эрсдэлд оруулахаас сэргийлж чаддаг. За дараагийн нэг аюул ахуйн төвшөнд юу байна вэ гэхээр зэрэг төлөгдөх аюул бол манай хүүхэд багчуудын дунд их байна. Энэ бол ерөөсөө тухайн хүүхэд багчуудыг харж асарж байгаа эцэг эмээ өвөө гэрийнхний хариуцлагатай шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл дөнгөж хөлд орж байгаа, дөнгөж мөлхөд сурч байгаа тэр жаахан хүүхдүүд маань бол төлөгдөх аюулыг бол мэдэхгүй байгаа. Ийм болохоор манайхны ихэнх иргэд бол хятадаас авчирсан халуун тогоог бол маш их хоол хүнс хийхдээ ашигладаг. За хүүхэд нь мөлхөж яваад, хүүхэд нь алхаж яваад тухайн халуун цай хоол руу гараа дүрх. Эсвэл өөр лүгээ татаж яваад унгаагаад өөрийгөө түлэх. За элдв төрлийн ус услагчдыг татах, буцалсан халуун устай байхад нь татаж өөр лүгээ асгах гэх мэт төрөл бүрийн төлөгдөх аюулууд их байна. Төлөгдөх аюул бол бас их хүнд аюул байдаг. Эдгэрэлт маш их удаан байдаг. За тэгээд төлөгдсөн газрын арьс хөрс маш их өвдөлт зөөр шаналгааг авчирч байдаг тухайн төлөгдсөн үндэ. Хүн их хэмжээгээр төлөгдөхэд бол хордлогод ордог. Усгүй шингэнгүй болдог. Ухаан алдаж ундаг. За тэгээд хүний биеийн үндсэндээ 35%-аас дээш хувийн төлөгдөлт болоход хүн бол амьд үлдэх үгүй юу гэдэг амь нас нь бол дээсэн дөрвөн дээр ирж байдаг. Төлөгдөлтийн хор аюул бол маш их. Эдгэрэлт бол их удаан байдаг. Тэгээд төлөнхийн тос гэж түрхдэг. Төлөнхийн тосыг түрхэд хүүхэд багчуудыг өвчин зовироос нь бол бүрэн дүүрэн салгаж чаддаггүй. Ялангуяа гүн төлөгдөлттэй хүүхдүүд бол үндсэндээ маш их тарчилдаг. Тийм болохоор төлөгдөх аюулаас өөрийн үр хүүхэд болон ах トゥ хамаатан саднаа эрүүл мэндийг нь авраа хамгаалахад бүгдээрээ нэгтцгээе. За дараагийн аюул бол төрөл бүрийн галын аюул байна. За төрөл бүрийн галд хүүхдүүд бол төлөгдөх, шатах аюул байна. Ялангуяа Монгол гэр гэдэг бол үндсэндээ 5 минутын дотор шатаад дуусдаг.
маш амархан шатдаг хуурай Монгол гэрийн бүх материал тэр чигээрээ галыг хөгжөөдөг, галыг дэвэргэж байдаг тийм материалууд байдаг. Иймд та бид галын аюулаас сэргийлцгээе.